Сайн байна уу? Танд суурин болон зөөврийн төхөөрөмж ашиглан гэрээ цэгмэн веб хуудасаар дамжуулан 2026-аас 2027 оны сургуулийн өмнөх боловсролын эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигч цэцэрлэгтэй байгуулах гэрээ баталгаажуулах заавар хүргэж байна. Нэгдүгээрт e-Mongolia цэгмэн цахим системд нэвтрэх. Та e-Mongolia цахим системд нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсэг гэсэн сонголтоос өөрт тохиромжтой хувилбараар нэвтэрч ороорой. Хоёрдугаарт нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн гэсэн үйлчилгээ авах. Үйлчилгээ хайх гэсэн цонх эсвэл танд санал болгох үйлчилгээ хэсгийн аль боломжтой хэсгээс нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн гэдэг үйлчилгээг үр дүн түлхүүрүүгээр нь хайж олоод үйлчилгээ авах гэдэг дээр дараарай. Таны хүүхдийн хуваарлагдсан төлөв болон хаягийн мэдээлэл цэцэрлэгийн нэр харагдах бөгөөд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулах товч дээр дарна уу. Гуравдугаарт гэрээ систем рүү үсэрч хувийн мэдээлэлээ баталгаажуулах. Таны болон таны хүүхдийн мэдээллийг дамжуулахыг зөвшөөрч тийм товч дээр дарснаар гэрээ систем рүү автоматар үсэрч танд хувийн мэдээлэл баталгаажуулах цонх харагдах юм а. Та цаашид бүх төрлийн гэрээ хэлцэл баталгаажуулах боломжтой бөгөөд баталгаад гарын үсгээ нэг удаа чанартай үсгэсэн имэйл хаягаа холбосон тохиолдолд ахиж хувийн мэдээлэлээ баталгаажуулах шаардлагагүй юм а. Таны дан мэдээлэл автоматар баталгаажсан тул гарын үсэг үүсэх товч дээр дараарай. Гарын үсэг цонхонд гарын үсгийн бичвэрээс хамааран урт эсвэл богино гэж сонгох боломжтой. Хэрэв та гар утаснасаа гарын үсгээ зурж үүсгэсэн тохиолдолд жуулах гэж зөвлөөд үргэлжлүүлэх товч дээр дарснаар таны сонгосон формат гарч ирэх бөгөөд баталгаад гарын үсгээ зураад үргэлжлүүлэх товч дараарай. Баталгаад гарын үсгийн бичвэрээ татах болон тэгшлэх үйлдэл хийгээд дуусгах товч дараарай. Хэрэв зургаар илүү чанартай оруулах гарын үсгийн форматаа мөн адил сонгоод зургаар оруулах гээд дараах өргөтгөлөөр гарын үсгийн бичвэртэй зургаа сонгох гэсэн бичигдээр дарж оруулаад үргэлжлүүлэх товч дараарай. Систем таны сонгосон зургийг шинжилээд асуудалгүй гэсэн тохиолдолд та үргэлжлүүлэх товч дарж гарын үсгийн бичвэрээ татах болон тэгшлэх үйлдэл хийгээд дуусгах товч дараарай. Харин амжилтгүй гэсэн тохиолдолд гарын үсгийн бичвэрийн зургаа сайжруулад ахин оруулна уу. Хувийн мэдээлэл баталгаажуулах цонхонд имэйл хаягаа холбох. Имэйл хаяг холбох гэсэн товч дээр дарж идэвхтэй ашигладаг имэйл хаягаа бичээд хүсэлт илгээх гэж дараарай. Таны бүртгүүлсэн имэйл хаягт таныг тус имэйлээрээ цаашид нэвтэрч орох үед ашиглах 8 орон бүхий нууцуг болон 6 орон бүхий нэг удаагийн баталгаажуулах кодтой цахим шууд очих юм а. Ингэснээр та дараагийн удаад имэйл хаягаа нууцуг ашиглан системд хялбар хурдан нэвтрэх боломжтой. Та баталгаажуулах кодоо хийснээр таны хүүхдийн гэрээ хүлээгдэж буй төлөвтэй харагдана. Гэрээн дээрээ нэг дараад дэлгэцийн баруун доод болон байрлах, баримт бичиг харах гэж дараад гэрээтэйгээ танилцах боломжтой. Та гэрээгээ сайтар уншиж танилцаад зөвшөөрсөн тохиолдолд дэлгэцийн зүүн талд байрлах, таны бүглэх хэсэгт утасны дугаараа бичиж гарын үсэг гэдгээр дараад хүүхдийн хэн болохоо сонгоод доош гүйлгээд дангаас мэдээлэл татах товч дээр дарж баталгаажуулах товч дараарай. Таны зүгээс бүглэх шаардлагатай мэдээлэл дутуу байвал баталгаажуулах гэсэн товч дарагдахгүй болохыг анхаарна уу. Энэхүү жишээ гэрээний дагуу шаардлагатай мэдээлэлээ бүрэн бөглөөд баталгаажуулах гэсэн цэнхэр товчийг дарахад төлбөр төлөх цонх гарч ирнэ. Гэрээний төлбөр төлөх. Та баримт хүлээн авах имэйл хаягаа бичээд купе гэсэн дээр дарж өөрт хялбар төлбөрийн хэлбэрээр төлбөрөө заавал төлөөрэй. Төлбөр төсний дараагаар гэрээний цонх руу автоматар буцснаар амжилттай буюу дуусгах товчийг дараарай. Таны баталгаажуулсан гэрээг цэцэрлэгийн эрхлэгч болон арга зүйч эсвэл бүлгийн багш гэсэн бусад оролцогч тал гарын үсэгт хамгаар баталгаажуулах хүртэл уг гэрээ хүлээгдэж байгаа төлөвтэй байх бөгөөд бүх тал баталгаажуулсны дараагаар баталгаажсан төлөв шилжиж хүчин төгөлдөр болох юм а. Та уг баталгаажсан гэрээтэй ахин танилцах, хэвлэж авах шаардлагатай тохиолдолд гэрээ систем рүү дан танил нэвтрэлтийн системээр дамжуулан нэвтэрч ороод баримт бичгийн удирдлага үндсэн цэсний ирсэн хэсэгт зочлоход таны гэрээ байрлах юм а. Гэрээн дээрээ нэг дарахад гэрээний мэдээлэл харагдах бөгөөд баруун доод болон байрлах баримт бичиг харах товч дээр дарснаар таны гэрээний агуулга харагдана. Цаг зав хэмнэж цаас өрөхгүйгээр цахимаар гэрээ байгуулсан эцэг их танд баярлалаа. Таны гэрээ тантай хамт.